Сайн байцгаана уу? Конничива. За, Японы төвшин тогтоох шалгалтын N5-ын хан заа хэдүүлээ үргэлжлүүлээд үзье. Тэгээ өнөөдрийн хичээлдээ байгаль тэгээд идэх юмны тухай хаан үзнэ. За, зорилго маань энэ доор гарсан байна. Эдгээр ханзуудыг үзэх болно. Хэрвээ эдгээр ханзыг хараад мэдчих юм бол дараагийн хичээлийг төр хүлээж авах даа. За, хамгийн ихний ханз маань иши буюу чулуу гэсэн ханз байна. За, он юми буюу өөр ханзтай нийлэхээр сики, шаку гэсэн яг нь дуудлагатай байх нэ. За, иши гэдэг ханз байна. За, хэлээд үзье. Иши. За, сайн байна. За, бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Гараа дэше өргөж байгаа дагаад дээр нэг удаа бичиж шүү. За, 5 зорилготой байна тийм ээ. За, бичи. 1 2 3 4 5. За, 5 зорилготой байна. За, иши гэсэн ханз байна. За, жишээ өгүүлбэрээ уншаад үзье. сайн байна. За, багш нь уншаад үзье. Кодомо ва ишиде yoku asobimasu. Кодомо ва ишиде yoku asobimasu. Хүүхэд чулуугаар их тоглодог гэсэн үг байна. За, манай хүүхэд бас нэлээд их чулуугаар тоглох дуртай. За, жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзээрэй. Кодомо ва ишиде yoku asobimasu. За, сайн байна. За, хансныхаа хичээлийг хийхдээ би байнга хэлдэг байгаа тийм ээ. За, ямар ч хэсэн дагаад дээр бичлээ. Түүний дараа хичээлээ түр зогсоож жоод дэвтэр дээрээ сайхан бичээд жишээ өгүүлбэр бичээд тэгээд чэйжлээд өөрийн болгоод аваа шүү. За, зүгээр үзээд ингээ харахад ер нь бол ханз чэйжлэхдэггүй байх гэж бодож байна. Яг хүн хүнээсээ шалтгаалаад өөр байна. Гэхдээ яг нь заавалчгүй бичиж аваа шүү. За, хичээлээ зогсоож жоод бичиж аваад явна шүү. За, дараагийн ханз маань аме буюу бороо гэсэн ханз байна. Бороо. Оёмын үү гэсэн дуудлагатай байх нэ. За, аме. За, сайн байна. Бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Агаар дээр бичээд үзье. Нийт 8 зорилготой байна тийм ээ. За, 1 2 3 4 5 6 7 8. За, 8 зорилготой байна. Аме гэсэн ханз. Аме. За, жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За, таад уншаад үзье. За, сайн байна. Кино амега фуримашта. Кино амега фуримашта. Өчигдөр бороо орсон гэсэн үг байна тийм ээ. За, сайн байна. За, та дагаад хэлээд үзье. Кино амега фуримашта. За, дараагийн ханз ю байна тийм ю. За, оёмын секи гэсэн дуудлагатай. За, ер нь бол үдэш орой гэсэн утгатай байх нэ. За, катаканагийн та хэсэгтэй адилхан байна тийм ээ. За, гараа дэше өргөөрэй бичээд үзье. 1 2 3. За, 3 зорилготой байна. За, жишээ өгүүлбэр харъя. Жишээ өгүүлбэр маань кё байна тийм ээ. Кё ва ресторан де юшоку гэж унших юм шүү. За, юшоку табемас. За, өнөөдөр ресторанд оройн хоол, оройн зоог иднэ гэсэн байна. Өнөөдөр ресторанд оройн зоог иднэ гэсэн байна. За, дагаад хэлээд үзье. Кё ва ресторан де юшоку о табемас. За, сайн байна. Дараагийн ханз маань ива буюу хад чулуу гэсэн ханз. За, сая үзсэн иши гэдэг ханз маань доор нь байна тийм ээ. За, дээр нь болохоор ямаа буюу уул гэсэн ханз байна тийм ээ. За, оёмын ган гэсэн дуудлагатай байна. За, ива гэсэн ханз. За, ива. За, гараа өргөрөө бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 буюу 8 зорилготой байна. За, жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За, таад уншаад үзье. За, сайн байна. Оки ивага миемас. Миемас. Том яг нь хад чулуу харагдаж байна гэсэн утгатай байна. За, нэг удаа дагаад хэлээд үзье. Оки ивага миемас. За, сайн байна. Дараагийн ханз уту нэ гэсэн ханз. За, дуу чимээ гэсэн утгатай байна. Уту нэ. За, оёмын он ин гэсэн дуудлагатай байх нэ.
За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. 9 зурлагтай байна тийм ээ. За бичээ. 1 2 3 4 5 6 7 8 9. За 9 зурлагтай байна. За дараагийн ханз маань коме буюу цагаан будаа за тутраг гэж бас хэлдэг тийм ээ. Тутраг гэж бас хэлдэг. За оёмын бэй, мэй, мэ гэсэн дуудлага байх нэ. За нийт 6 зурлагтай байна. Бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1 2 3 4 5 6. За 6 зурлагтай байна. За уншаад үзье. Жишээ өгүүлбэрээ Нихон бэ тэ эхнийх нь Нихон ва комега оиший дэс. Нихон ва комега оиший дэс. Японы будаа амттай гэсэн. За дараагийн ханз маань за оёми байх нь тэ оёми никку гэсэн ханз. Никку. За нэг л дуудлагатай байх нь тэ мах гэсэн ханз бай. Никку. За дангаар нь байхад ч гэсэндээ никку л гэж унших нь байна. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. Нийт 6 зурлагтай байна тийм ээ. За бичээд үзье. Эхнийх 1 2 дахь 2 3 4 5 6. За 6 зурлагтай байна. За мөнгөөр ва за сайн байна. Никуга оиший дэс. Мөнгөөр ва никуга оиший дэс. Монголын мах амттай гэсэн. За бүгдээрээ дагаад хэлээд үзье. Мөнгөөр ва никуга оиший дэс. За дараагийн ханз маань цай буюу ча гэсэн ханз бай. Ча, са гэсэн яг нь дуудлагатай байх нэ. За бүгдээрээ агаар дээр бичээд үзье. Нийт за 9 зурлагтай байна тий. 9 зурлагтай байна. За гараа дэш өргөд бэлтэж байгаарай. Бичээд үзье. За явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9. За 9 зурлагтай байна. Ча. За учаа гэж хэлдэг тий. О гэдэг маань яг хүндэтгэлийн о байдаг. Тэгээд нийлүүлээд учаа гэж унших нь. Учаа о номимас ка? цай уух уу гэсэн үг юм тийм ээ. Учаа о номимас ка? За дахиад нэг удаа хэлээд үзье. Учаа о номимас ка? За сайн байна. Дараагийн ханз маань за тайртай, дуртай гэсэн ханз байна тий. Ски гэсэн ханз. За кин яг нь хоошо илүү гарна. За мөн үсэг илүү гарсан байх юм бол коному гэж унших нь дуртай тий. Тэгээд оёмын ко гэсэн дуудлагатай байх нэ. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. За бичээ. 1 2 3 4 5 6. За 6 дуудлагатай. Ски гэсэн ханз байна. Ски гэсэн. За саяны учаа гэдэг ханз гарч байна тийм ээ. За уншаад үзье. Ваташи ва учаа га ски дэс. Ваташи ва учаа га ски дэс. Би цайнд дуртай гэсэн. За дагаад нэг удаа хэлээд үзье. Ваташи ва учаа га ски дэс. За сайн байна. Дараагийн ханз моно гэсэн ханз. Моно гэдэг маань эд зүйлийг хэлж байгаа. За оёмын хүцүү, моцүү гэсэн дуудлагатай байх нэ. За бүгдээ агаар дээр бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 буюу 8 зурлагтай байх нэ. Моно гэсэн үг. За энийг уншаад үзье. Табе моно байна. Тэгээ табе монога ски дэс. Табе монога ски дэс. Идэх юм дуртай гэсэн утгатай байна. За дагаад хэлээд үзье. Табе монога ски дэс. За сайн байна. Тэгээ өнөөдрийн хичээлийн ханз эдгээр ханзуудыг яхан хэдүүлээ үзлээ. За одоо тэгээд ханзаа үзсэн чинь асууя. Та хариулаарай. Нэг удаа шалгаад авъя. За энэ ямар ханз вэ? Иши чулуу гэсэн ханз сайн байна. За энэ аме буюу бороо гэсэн ханз. За энэ ю буюу ю шоку үдэш орой гэсэн ханз. За энэ юу гэсэн ханз вэ? За дэвтрээ харж байгаа тамаагүй хэлээ шүү. Ива байна тийм ээ. Хад чулуу гэсэн. За энэ болохоор
удуу байна тийм ээ, дуу чимээ. За энэ комэ гэсэн ханз сайн байна. За энэ ханз нику гэсэн ханз сайн байна. Энэ ханз ча учаа гэдэг ханз байна тийм ээ. За энэ суки гэсэн ханз сайн байна. За энэ моно буюу табемоно идэх зүйл гэдэг дээр идэх зүйл гэдэг дээр яг нь орсон байна. За эдгээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 ханзыг яг нь өнөөдрийн хичээл дээр үзлээ. Тэгээд энэ 10 ханзаа яах нь цээжлэхэд бас та бүхний бас яах нь хөдөлмөр бас их чухал шүү. Тийм учраас хичээлээ үзээд яах нь үргэлжлүүлээд ханзаа сайн бичээд тэгээд дахиад ойлгохгүй байх юм бол дахиад эхнээс нь хичээлээ гүйлгэж үзээд тэгээд хичээгээрэй. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.